Сайн бацгаана уу. Бурхны хүү хоёр бат байна. Бээжингийн онгоцны буудлын дээр пив уугаал явж байна да. Хятад бол та нарын төсөөлж байгаа шиг тийм коммунист орн бол биш байгаа шүү. За миний суух цаг болчихлоо. Орё дөө. Энд чи харин өстой жинхэнэ бизнес класс уу шүү. Тасархаа юм байна. Манай онгоцон ч нэг мөн ганц хөшиг татчихсан шүү дээ, тий. Тэрний хажууд бол үнэхээр жинхэнэ бизнес класс юм байна. За анхудаа хоёр танхимтай онгоцон сууж үзлээ штэ монголчуудаа. Хоёр танхимтай онгоцон ч бас хүүхэн мөхнүүд нь ондоо бол авчт юм байна гэж тэмнэ. За онгоцон сууж үзээгүй, ер нь онгоц хараачгүй, онгоц хөөрхийг харж байгаагүй. Ганц нэг удаа онгоцоор ниссэн боловч цонхны хажууд суудал таараагүй хүмүүстэй зориулаад онгоц хөөрхийг харуулъя. Яа, тасархай шүү. За Бээжингийн Пекин капитал онгоцны буудлын харагдаад өнгөрлөө. Энэ 2-3 терминалтай мангар том юм билээ. Бээжин хот ч бас тэгтээ утаанаас салаагүй л байна да. Битүү саарл утаал харагдаж байна да. Говьлтай аймгийн Алтай сумынханда бүгд наримдах хэдэд улсын Гвандомжийн Гванжоу хотоос мэдчилж байна. Манайхан тэгээд сургуулийнхаа доктор барины тогийг тавьж чадахгүй жиж ганц хотон л 30 сая хүнийг ингээд шөнийг өдөр шиг гэрэлтүүлчихэж байгаа улстай байлтан галзууслаа тийм мэдрэлийн ярьдаг шөнөр. Яана хэмжээг мэдж амьдрмаар. Онгоцон дотроо үргэлжлүүлж байгаа л явж байна. Хятад та нарын бодож байгаа шиг тийм дарамгүйлагч орон биш шүү. Төлөө